Сайн байна уу? Банк Пост санхүүгийн байгууллага танд ухаалгаар үйл ажиллагаагаа явуулахад зориулсан ERP системийг танилцуулж байна. Зээлийн менежмент, санхүү бүртгэл, 3 дахь холболт, хүний нөөц болон дэмжлэг үйлчилгээ зэрэг үндсэн бүлэг модулуудын онцлог функцүүдийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Зээлийн менежмент модуль дээр уян хатан хайлт дашборттой. Хайлт бүлэглэх хэсгийг та өөрийн хүснээрээ бүх талбаруудаар харж болно. Пивот харагдцаар өөрт хэрэгтэй тайлан өгсөж болох ба график бэлдэн нарийн шинжилгээ хийгээрэй. Зээлийн бүртгэл. Тухайн зээлтэй хамааралтай бүх мэдээллийг таавшилжуулан харах боломжтой ба санхүүгийн бичлэлт автоматар бичигдэнэ. Зээлийн гэрээ тодорхойлолт. Программаас шаардлагатай гэрээ төлбөрийн хувиар хуулга зэрэг шууд гарын үсэг зурхад бэлнээр гарч ирдэг ба заавал татаж авах шаардлагагүй дэлгэцээр харан харилцагчид хэвлэн өгч болно. Зээлийн олон төрлийн тодорхойлолт танаа драфтын дагуу мөн гарч ирэх болно. Зээлийн хороо. Дан зээл бүртгэх бус зээл судалгааны өмнөх процессыг програм дээрээ хийх боломжтой. Хугацаа хэтэрсэн зээл. Хугацаа хэтэрсэн зээл рүү ярьсан мэдээлэлээ бүртгэх боломжтой ба дуудлагын хариугаар харилцагчийн хандлагыг харж болно. Мөн шүүх рүү шилжсэн бүртгэлээ хийж амжилттай төлөлт хийсэн үгийг хэдийг нэхэмжилж шүүхийн шийдвэр хэрхэн гарсанг бүртгэнэ. Зээл дээрх үйлдэлүүд. Зээлийн хүү зогсоох, барьцаа хөрөнгө хураан авах, зэсээр зээл хаах, ангилал шилжүүлэх, хуримтлал хийх, зээлийн эрсдлийн сан байгуулах, мэдээлэл өөрчлөх болон тэнцлийн гадуурх бичлэлт бичих функцүүд нь бэлэн бий. Тайлан мэдээ. Өдөр тутмын тайлан мэдээгүүд гарахаас гадна процессын хурдыг хэмжих болон хорооны улирлын сарын тайлангууд гарна. FRC тайлангийн өөрчлөлтүүд тогтмол хийгддэг ба сүүлд шинээр нэмэгдсэн автомашины зээлтэй холбоотой шийт мөн нэмэгдсэн байна. Зээлийн бүтээгдэхүүний төрөл. Уламжлалт, бенефит, лизинг, шугаман, богино хугацаат болон кредит зээлийн бүтээгдэхүүнтэй. Санхүү бүртгэл модулын онцлог функцүүдийг танилцуулъя. Санхүү дээр банкны холбоотын автоматар гүйлгээ татаж болох ба гүйлгээний утгаар зээлийн төлөлт хуваарлалт автомат хийгдэнэ. Түүнээс гадна дотоод гүйлгээнүүдийг гүйлгээний утгаар таних боломжтой. Жишээ нь данс хоорондын гүйлгээ, банкны шимтгэл, эсвэл татварлуу шилжүүлсэн мөнгө гэх мэт. Үндсэн тайлангуудаас гадна тодруулах тайлан програмаас авч болох ба гүйлгээний задаргаа руу дамжин орж болно. Тайланг дэлгэцээр харах, татах болон туслах журналын тайланг мөн бэлтгэнэ. Санхүүгийн дансны тоон үзүүлэлтээр үндэслэж мөн өөрт хэрэгтэй график мэдээг бэлтгэж болно. Санхүү модулаас мөн төсөв гүйцэтгэлийг харах боломжтой ба төсвийн үзүүлэлтүүд систем дээр мөн оруулж өгч холбогдох гүйцэтгэлийг програм дансны дүнгээс бодож өгнө. Үндсэн болон бит бус хөрөнгийн бүртгэл бүгдийг хийж QR код бэлэн хэвлэхээс гадна хөрөнгө борлуулах, агтлах, капиталжуулах, дахин үнэлэх, мөн илэгдэл тооцох зэрэг үйлдэлийг хийж холбоотой журналын бичлэлтийг автоматар хийх болно. 3 дахь холболтуудын онцлог функцүүдийг тайлбарлая. Мессеж илгээх. Зээлдэгч рүү олон төрлийн мессеж илгээх боломжтой ба хэд хоногийн дараа ямар зээлдэгч хэдий төлөх тухай хүртэл програм автотооцоолж мессеж илгээнэ. Шинээр автоматар төрсөн өдрийн мессеж илгээгддэг боллоо. E-баримт. E-баримт автоматар татварлуу шивэх ба харилцагч руу имэйлээр мэдээлэл авч явна. Мөн шинээр хэлбэр E-баримттай болж харилцагчийн E-баримтын сайт руу шууд бүртгэгддэг боллоо. Зэмс нийлүүлэх. Зэмс авт илгээгдэх ба илгээс нь түүх бутсан хариуг системээс харж болно. Шинэ зэмс нийлүүлэлт мөн програм дээр хөгжүүлэлт хийгцээ. Зээлийн мэдээллийн сангийн лавлгаа. Сайн болон бүрэн скоронгоос лавлгаа татаж системээр хатгалах ба цаашлаад скоринг модуль дээр ашиглаж болно. Хүний нөөц модулын онцлог функционалууд. Эрс бүртгэл. Эрс бүртгэл дээр мэдчилгээ харуулах боломжтой ба IP хаяг эсвэл газар зүйн байршил хадгалан хяналт тавьж болно. Чөлөө модуль. Чөлөөний хүсэлтэд системээр хянаарай. Хүний нөөц. Хүний нөөцийн дэлгэрэнгүй анкетаас гадна ажилтан өөрийн цалингийн задаргааг нууц үгхийн баталгаажуулж харж болно. Цалин. Танай байгууллагын дүрмээр цалин бодох ба имэйлээр мөн задаргааг автоматар явуулна. Баримт бичиг. Баримт бичгүүдээ ангилан системээс шууд харах боломжтой ба баримт хэвлэх эсвэл хэн харж болох үгийг хязгаарлаж болно. Мөн тухайн баримттай танилцсан түүх жагсаалтаар гарч ирнэ. Манай систем хэрэглэгчдийн дэмжлэг үйлчилгээ авах сувгуудыг тайлбарлая. Гарын авлага.
Гарын авлага модулаас та уламжлалт байдлаар зааврыг бичгийн хэлбэрээр түргэн дэлгэцээс шууд гаргах боломжтой. Тусламжийн төв. Манай ажилтнтай шууд холбогдож, систем дээрх заавар, нэмэлт сайжруулалт, тохиргоо өөрчлөх болон шалгаж хянуулах хүсэлтэд уг модулаар илгээнэ. Хариуцагч хуваарлан дасгалбарын явцыг тухай бүрт хөгтөлж явдаг ба хоорондоо уг модулаар чаталж заавар бичлэгүүдээ авах боломжтой. Виртуал туслах. ChatGPT линкээр системтэй холбоотой асуултаа асууж заавар авч болох ба манай виртуал туслах видео хэлбэрээр танд гаргаж өгөх болно.